Амьдралд олон хэцүү, нухчаатай зам таарна. Тэр замыг дайраад гарах уу, тойроод гарах уу, эсвэл замынхаа голоос буцах уу? Энэ бүхнийг хүн та өөрөө шийднэ. Манай өнөөдрийн дугаарт амьдрал гэх урт замыг туулахдаа арх гэх хөлгүй далаад шумбан түүнээсээ болж амьдралын манан донд төөрн явж байгаа нэгэн хүн түүний гэр бүлийнхний тухай үзүүлж байна. Мэдээч хүн бүр өөрийгөө муу амьдрна гэж боддоггүй. Архийг амтд аршаан хүнд тэдэ химэн дээдэлж хүртсээр хөлгүй хар далаад живчгсэн тэр нэг монгол эр хүн та хаана бүдэрч юу? Өрх гэрийн толгой таны хойно хэдэн хүний хувь заяа явдаг бол энэ асуултыг өөрөөсөө асуусан. Гэхдээ энэ гэрийн эзнийг тэдний гэр бүлийнхнийг муулах эсвэл буруутгах гэсэндээ биш, бидний жижиг монгол цустай мохошгүй зоригтой хөх толгоднууд минь бор хоног шар өдрийг иймэрхүү байдалтай өнгөрөөж байна. Өсгөн яргалж чудараа гэж нүгдэг сте те. Яг тэр үгээр жигэд өөрөө алдчих шиг боллоо бас. Би өөрөө тогож үлдээ. Өөрөө би хүмүүст 8 жил тогож хийсэн. Патрттай болчих юм бол цааны газар угаагчлуулж 7 хоногийн дараа аадагч болчих үү гэж өөрийгөө боддог. Тэгээд л боддгоо. Яа, сургууль соёл төгснө та? Сургууль төгснө. Арабгаар нүгсэн. Атхуны сургууль 3-р курсээс гарсан. Та ер нь одоо хэдэн настай хүн бэ? Би юу? Одоо чиглэлээ 78 оны гэлээд өгөх. Тэгээд тоогоож мартах байсан биш. Мэдлээ байж чиг цэгэн болсон биш. Тэмэл учиртай байна юу? Яаж явж байгаад энэ зам руу орсон бэ? Та ер нь арх уудгүй. Арх уудгүй. Та энэ арх уугаад 2 жил гэж юм даа. Тийм л учиртай. Одоо үүргээд амьдраад байгаа шүү дээ. Та хэдүүлээ амьдрдаг вэ? Ханаа ингэж амьдрмааргүй л шүү дээ. Хэдүүлээ амьдрал. Ханаа жоохон гатаа шүү, жоохон чакай зүрх шүү. Хэдүүлээ амьдрдаг вэ? Би нэг авга 2 хүүхэдтэй дөрвөлээ амьдрдаг. Тэгтээ миний дүү би басан аргавараад ингээд цагаан талаас хийсэн шүү дээ. Тэгээд миний хүүг аваад зөхгүй. яаж явж байгаа тэр нэм байдалд орчих. Яагаад энэ өөрөнд амьдрах болчих. Бидэд юу байсан мó сайхан гэр орон байсан. Зараа ингэж Зарчсан. Аав нь зарчсан. мен камжоо зарсан гэж. Юу авч байгаа гэнэ болраа? Мен камжоогаар. Тийм үү. Би дааштай амьдраад даарч гинэ үү? Даарч гинэ. Өдөр чи юу хийдэг вэ? Хаалдаг. Юу хийдэг вэ өдөр? Ээжээгээ загаад авдаг. Дагаад юу хийдэг? Хаал идэрдэг. Тэгдэг үү? Та өдрийг яаж ямар байдалтай өнгөрөөж байна? Маршрут юм байгаа. Барстаар мод хүүхдэд хооллолчдөг мó. Тэг юм түүж мүжээд яг шилтаас түүж яваад тэгээд хүрхгүй бол юу яагаад зээлмэл тавьдаг юм аа тэр судлаа яриад яг уу. Бас нэг авдаг хүмүүс чинь бас нэг аяа нэг үнтэй тусалдаг шүү дээ. Тэгээд тэртээ ингээд юу аангууд шүрэх хийсэн гэдэг аваад 5-аар нь 10-аар нь зээл аваад тэгээд тэр үгээр хүүхдээ хаалт оруулна. Тэгээд өөрөө буцаагаад үлчдэг болохоор би шүрэгч мэгчтэй уулзсан байлгаж явдаг юм аа бас ядарсан үнийг бас тэ үндэ тусалж явдаг. Яг үндэ жилдаа завдаг цагийг ихч байхгүй манай ихч. Тэ тийм учиртай. Лөө алга мэдчихсэн. Манай охины харангуул надад аваад явуулаач. Хавшуулаар
Хонцор сав юу гэдгийг шилмэл. Тэгэл ч ялахгүй шүү дээ. тэгэл амарс. Өдөр хэдэн төгрөг олдог вэ? За өдөр төлнө 15 байна. Байтиг тийм охин мөхнө хоолнд оруулчихдаг. 15,000 төгрөг. 15,000 төгрөгөөр өдөртөө яг юу хийдэг вэ та хоёр нь? Аягийн 15,000 төгрөг чингэдэг юм аа. Тэгхгүй юу гэхдээ. 15,000 төгрөг чин заац. Ахлид нэг 3 жил хавна. 3 юм нэ? 3 жил хавна. Шил арх авдаг гэж юу? Үлцэнгээр нь хоол идэн. Ямар арх хоо? Аавн. Тэгвэл дуртай юм авч өгнө. Ээж авч чихэр авч өгч юм уу? Хошор. Хоошор авч өгд юм уу? Ээж автаа амьдраад нүдэ даасч юм уу? Аачин. Тийм ээ. Ажил хийдгүү чи юм түүдгүү? Туудаг. Би яагаад юм хоёр хүүхдийн эцэг болчихвоо. Ийм арчаагүй эцэг болчихвоо гэж бүр бодоод байгаа. Би тэрийг өөрөө зэмлж явж байгаа. Яагаад тийм хүний хань болчихвоо өөрөө болохгүй сэтгэлдээ өөр явж байгаа. Хүү болчих. Өөр надад ярих асуудал байхгүй заяа. Та иргэний бүртгэлтэй бүртгүүлсэн үү? Бүртгүүлсэн хаа. Иргэний үлх байгаа юу? Годолыг доошоор авчихгүй. Өндөр хон нэг бүртгүүлсэн шүү дээ. Өөрөө бүртгүүлсэн. Өөр намаагүй. Би шоороод хоёр цагт хоол игээд Заатыг ошороор нь зүйл заатаа толцдог байхгүй юу? Хоол идэх чинь үний авьяас гэж байсан байх шүү дээ бас. Нэ? Хожанэр яаж хоол идэв үлээ? Тэ мэ? Тэр шиг үү? Яг тэр шиг би хийгээд үү шүү дээ. Тэр хаах хойшроо чи вээд илтээд ингээд хийгээд тийг асуудал ч наач. Махад тэр боо тав тараа гэдэг байхгүй наад гэж. 21 мянга хүний хөгжлийн мөнгөө авч чадж байгаа юу? Тэр ажиж яваагүй заяа. Баяа дүүр тохолцоор үйлчлүүлсэн ажиж яваагүй. Танай гэр бүлийн дөрөв гүшин ерөөсөө аваагаа юу? Паспорт хүн юу гэх юм уу юу гэх юм. Тэгээд яг хан өөрөө жоохон айлгаж мөн ийжсэн юм дэсэн нэг. Тэгээд таксивэрэл гэр марк гэр би гэр онтой Ханы мэтлэл хааш байсантай байсан. Та тэгээ зарсан юм гэрээ? Гэрээ зарсан. Тэгээ чи ташныг болгочихгүй та өөрөө. Юунаас яхтай нэг өөр минь амдууны бодсон юм яасан. Нэг юм амд бодсон байсан. Даралайц. Тэгээд ахтэй миний бороо юм баггүй. Сүрхэн дөрөв адилхан сүлдээс. Бас хашааш. Та бас байхгүй. Юунаас өгсөн бэ? Шабаш юм. Найр хөглөж өгөхгүй. Сэтгийд тоглохгүй, тэр бүгд тэр тоглохгүй юу? Тэрхүүний дөр тоглох нэхэрэ яг яаж тоглох? Яа. Хавьяа дэйлэл. Тэ? Баяны дөр дуусгүй шиг л тэ? Айс нөхөд ингээд нүгтэй болохоор зэрэг нэг найс нөхөд чинь мангар оломолч юм биш үү? Хог дараал. Тэ? Орогт чиг хог дараал. Яваад тэр би яах нэг жоохон сэтгэлгээ юм чи хэцүү бас ороод ирэнгүүт нь манай энэ уралдаг үндэл энэ уралдаг гэсэн Цонх ингээд огшоол бидний найзууд нь орж ирсэн. Тэгээд архиуд байсан. Тийм. Үдээсэн. Манай найз шээ эдний найзууд л. Одоо микро ч. энэ үдэрлийг өөрөө амгцгуудаар
Тэгэл сайхан зугаацал амралсан гэлэн үеийн дээр тэбар сүнгийн гэж юу гэдэг. Тэрүүрөө саргал амьдрал алчшгууллаа байна. Тийм ээ. Тэдэнд одоо хэн тусалж байна? Мэдээ сонголтоор гарч ирсэн эрхэм гишүүд үү? Эсвэл иргэдэд төлөөлж байдаг иргэдийн төлөөлөгч нар уу? Том бизнесмен баячууд уу? Хэн вэ? Харамсалтай нь эд бүгд биш. Эдэнд зөвхөн ард иргэд энгийн ард дуудал тусалж байна. Хаяахан орж ирээд дулаацчихдаг хаан хуушур гих аав нь болсон төртэй тэд. Хөөхөн жоохон охинд нь хөдөлж очиод жихэр аваад өгчөгдөг хүн сэтгэлтэй ард түмэн гих ээжтэй тэд. Гацуу чичүү. Юу сайхан өрийн дуусан. Бэлэн хүн. Магад гадаа хэцүү. Ороо чипвар тэрүүл. 아니 크리스피 나와 무슨 짓을 먹고 있는데 누가는 또 소고대로 됐다고 지금 막자고 있지도 않고 여러 조금 쪄가지고 다음에 다가 놀겠다가 보고 살면 내일 수요 ер нь өөрөөр амьдраа шинээр эхлэе гэсэн бодол танд байгаа юу? бодлого амьдрал гэж юу ах вэ? Үдэл бодлоо л их таарна шүү дээ. Яг тэр бодлыг хэрэгжүүлэхгүй гэдгийг л ухаан санаал хэрэгтэй л байхгүй. Тийш хүнээс гуйлгүй хүнээс телевизээр гарч дэмэдний бодол ингэж хүнээс тусам явна гэж миний өөрөө мөрөө Ишна татарса хэмнэ толоко эчимбуэ ту хамт бусдад ирдэг байсан боловч нэг л өдөр бүх юм буруу болчихсон. Эцэг эхийн буйнаар жаргаж явжээ. Жаргалдаад шүрчгсэн болохоос биш. Хүн зовлон даадаг. Жаргал даадгүй гэж яасан үнэн үгүй хэмээн үе үе шогшиж байсан тэрээр ганц боломж олдвол бүх юмыг шинээр эхлэх юмсан гэж байсан. Данд хүсэл тэмүүлэл байгаа юм чинь нэг өдөр хонглын үзүүрт гэрэл хасна. Өдөр өдрийн нар өөр байдгийн адилаар өнөөдөр жаахан манан дунд төрүүл биз. Маргааш нар гарна. Элдүү чаргал хэмжээтэй. Эцэст нь төлөх үнэтэй. Эрдэм сурах, сансандаа хүрэх хоёр л энэ насны чаргал гэлтэй. Арсан амьддаг. Орцсон амьдартай юм уу? Үгүй танкнд амьддаггүй. Шатаад тэгээд ави талхаараа зохиод тэгээд гүгөө нуур амин зус алхаад тэгээд дөгөө яалтамаргүй ялтингээд хажуултан суудсан тэгээд дэгөө аавыг дэгөө задуулахгүй ингээд дүүлээд тэгээд дэгөө аавыг дэгөө ялтгөө овтон суугаад тэгээд ингэж амьдарч байгаа. Яаж амьдарч байгаа? Арсан дээр амьдарч танкэд дээр амьдарч байгаа. Нэг дараад байгаа юу? Дараад байгаа. Тэгээд аяж нь болохоор аавыг уруутай нүсэдэ. Хүүхэд гэм хоргүй цайлган цагаан өөгүй тунгалаг байдаг.
Хэдийгээр ээж аав нь амьдралд алдаж яваач гэсэн болроо охин аав ээжтэйгээ байхад л жаргалтай байдаг. Хизээ нэгэн цагт энэ охин Монголын бахархалт хүн болно гэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ балчир багч гэсэн зөнгөөрөө энэ амьдралыг хүсэхгүй байна. Танкнд амьдрахыг ч бас хүсэхгүй байна. Ахтайгаа халуун ам бүлэрээ амьдрахыг хүсэж байна. Энийг одоо нөхөхгүй маа. За. Ас боловсон яриад тийш. Басан яриад. За юу гэдэг вэ? Одоо энэ чинь танк. Одоо юугаар нэг бохот дөрөвдөг танк гэсэн бохгүй юу? Гүйцлэг байна. Тэгээ яг нэг тийм танк бохгүй юу? Танк. Энэ бохгүй юу? Танкнд байгаа хүн болгон муу гэдэг юм аа. Хадраач хараа зүрс шүү. Танкнд байгаа болгон хүн муу гэдэг юм. Надад мөнгө гэж. Тийм үгтэй. Тэгээд би тэр садуулгээс нэг асуусан. Одоо 2012 оны сонгуул болно шүү дээ одоо. За тий. Тэ? Тэгээд би яг танд дандаа боловсруулах хүмүүс байдаг байхгүй юу? Тэний би хөтөлбөрийн баатар гавьяа. Бүгдээрээ байгаа шүү дээ. Тэгээд яг л тэгээд энэ байцуул явсан сонгуул гардгүй юм. Энэ яг нь танкнаас нэг дэше гарч хүн амьдралыг үтсэн хүн ягаад дэше гарч явдаг юм бэ? Тийм ухадгүй байгаа байхгүй басна чинь. Тэгээд тэрийг миний бодлого бол дэмжихгүй жоо хаврхан бахаа болно. За. Тэ. Уул нэг дэмжиж гаргаад байвал яг санхүүгийн асуудлыг бүх цагаан гаргаад ирж штэ. Өдөр нэг цаг 17 минут хийгээд эхлэх юм. Мянган жилийн баг штэ. Шинээр амьдралаа болно. Шинээр амьдралаа эхлэе гэсэн бодолтой байна. Шинээр амьдралаа Шинээр эхлэх. Өдөр болгон би ч түн оолж явдаг хэлсэн шүү дээ. Тэ? Би арай болгон өөрөөсөө ойлж явдаг. Өөрөө өөртөө би зүүн буруу гэдэг. Сэргэлэн цаваа явхад хадаж чулуу хүртэл дуулна. Сэтгэл эмзэглээд ирэхээр гитар хүртэл уйлна. Өнгөтэй өөдтэй явахын цагт бусдын ихнэрч дагна. Өвдөж зовхын цагт бурхан хүртэл зүгтаа. Зугаалж цэнгэж явхад зүүн төмөн нөхөдтэй байлаа. Зүүрдийн зовлонд очход суух болно нохоттой болох юм. Цэцнүүдийн дунд тэнэг явхад цэнгэл жаргал элбэг олдох юм. Тэнэгүүдийн дунд цэцэн байхад тэрнээс илүү зовлон алгадаа. Намрын зэрүүн сэрмэга ачин шарадамат син хахара хасте бүло бэнта амар тардах хартах да үлэмбэн урандавын цэга унанута зэна амби утмидеё татсхисэта хатаа самхна агавитэнд хаташуу Хөөс анжиноо. За үзэгчдээ бид өнөөдрийн сурвалжлага өгөөр өндөрлөж байна. Ингээд нууц хоорон нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна.
оройн дэргийн үзэгчтэй нууц баар нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр нууц баар нэвтрүүлгийнхаа урд урдны дугаараар бид бүхэн үзэгчтэй бүхэндээ нийслэлтойгоо нэгэн шөнийн амьдрал ерөөхдөө бас хэрхэн өнгөрж ийн гэдэг талаар сурвалжлагуудыг цувралаар өргөж байсан. Тэгээд бидний урдны дугаараар үзэгчтэй бүхэндээ бэлтгэж байсан яг энэ хүн шөнийн сурвалжлагууд нь одоогийн байдлаар 1 цаг 33 минут болж байна. Одоо ийм байдлаар үйлчлээд хууль дүрмүүд биелүүлэхгүй байгаа. Шөнийн цэнгэний газрууд за 12 цагаас хойш Монгол улсын архитектурын цогцлогтой тэмцэх хууль дүрмийг зөрчин хууль бусаар бас нууцаар архи олон нийтэд худалдан борлуулж байсан. За үүнээс үүдэлтэйгээр гэмтэрлийн гаралч гэсэн сүүлийн үед ихсэж байгаа талаарх бид бүхэн бас газар дээрээс нь баримттайгаар хөрвүүлж ирсэн. Тэгээд үүнтэй холбоотойгоор бид бүхэн нууц баар нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтаа засгийн тамгын газар за тус дүүргийн бас цагдаагийн хэсгийн хамт олонтой хамтраад энэ дүүрэгт бас үйл ажиллагаа явуулж байгаа. Хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа. Тодорхойлбол шөнийн тэг цагаас хойш архи согтруулахын дагаар олон нийтэд үйлчилж байгаа гэсэн хэрэг зөрчлүүдийг бас газар дээр нь танилцж энэ бүхнийг бас газар дээр нь шуурхай тасан зогсоож за үйл ажиллагаагаа цаашид явуулахгүй хаах хүртэл бас арга хэмжээг авч явуулсан энэ хүн нэвтрүүлэг хийж байгаа үзэгчтэй бүхэндээ бас анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Баянзүрх дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар 8 нэрийн дэлгүүр буюу архи согтруулах хундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтөй 739 дэлгүүр байдаг. Харин тус дүүргийн нийт нутаг дэсрийн хэмжээнд 90 гаруй бар зингэний газрууд иргэдэд согтруулах хундаагаар үйлчилж байна. Энэ тоо бол нийслэлийн 6 дүүргийн нэг дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа газрууд гэж бодохоор сая гаруйхан хүн амтай нийслэлийн хэмжээнд ямар тоо гарах нь үнэхээр сэтгэл эмзэглэв штэ. Эдгээрээс талаас илүү хувь нь Монгол улсын архитектурын согтруулалтаа тэмцэх хууль дүрмийг зөрчин шөнийн тэг цагаас хойш иргэдэд согтруулах хундаагаар үйлчилсээр байна. Энэ нь дан ганц бидний энэ удаагийн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлууд биш. Удаадараа давтан үлдэгдэж байгаа хэрэг зөрчлүүд гэдэг нь цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох хууль хяналтын байгууллагын шалгалтаар илэрсэн нь тогтоогдоод байгаа юм. Ингээд бодохоор өнөөдөр манай улсад хамгийн хатуу чанд мөрдөгдөх ёстой хууль тогтоомж үнэн хэрэгтэй ямар төвшөнд хэрэгжиж байгаа нь эндээс тодорхой харагдаж байна. Дүншлэн бидний шалгалтын үеэр дан ганц нэрх зөрчлүүд илэрсэнгүй тодорхойлбол архи согтруулах хундаагаар олон нийтэд үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй буюу кароке нэрийн дор хууль зөрчин оройн цагаар согтруулах хундаагаар үйлчилж байсан ноцтой зөрчил илэрлээ. Хаагаар бас гараа зогтцсон. Энэ удаас ирсэн чинь нөгөө яг хариуцчихсан тэр хүн бас өөрөө зогтцлаа. Тэгэхээр бид нар энэ газрыг бас дахин хэрж шалгаад тэгээд яг энэ ноцтой зөрчил илрүүлж байгаа яг энэ цаг тухайд нь бас бид нар заавал барьж авахгүй хариуцлагыг тооцоож цаашдаа одоо энэ үйл ажиллагааг бүр зогсоох хүртэл арга хэмжээ авнаа. Өнөөдөр Монгол улсын иргэн бүр 1 жилд 40 литр архийг ууж устгах ёстой. Учир нь улсын хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтэй спиртийн 16 үйлдвэр, архины 93 үйлдвэр, шар аргины 21 үйлдвэр аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж жилдээ 40-с 60 сая литр архийг үйлдвэрлэн гаргаж байна гэсэн статистик байна. Үүн дээр импортын 15-аас 20 сая литр согтруулах хундаа нэмэгдэнэ. Харин дээрх архи согтруулах хундааг нийслэлийн хэмжээнд 2000 гаруй хүнсний дэлгүүрүүд 1500 орчим баар, ресторан, шөнийн цэнгэний газруудаар худалдаалж байна. Ямар тааж бид бүхэн нэвтрүүлгээ цааш үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Метрополис хэмээх шөнийн цэнгэний газрыг зорьсон юм. Тус дүүргийн цагдаагийн албан хаагчдын хэлж байгаагаар энэхүү цэнгэний газар нь дүүрэгтээ нэлээд томоохон тооцогддог. Тэр болгон аавынхуу хууль зөрчлөөгээд хаалгаж үйл ажиллагааг нь зогсоож чаддаггүй. Монопол эрхтэй газар гинэ. Хууль хяналтын удаадараа нээх газарт шалгалт хийж цаг хэтрүүлэн ажиллаж иргэдэд согтруулах хундаагаар үйлчилсэн зэрэг олон зөрчил дутагдлыг илрүүлсэн боловч өмнө хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь хэн нэгэн томоохон бизнесмен эсвэл төрийн түвшинтэй оролцоотой гэдгийг ч учир мэдэх зарим нэг нь хэлдэг юм лээ. Гэхдээ үнэхээр хуулийн дагуу үйл ажиллагаа 100% явуулж байна гэвэл бас үгүй. Учир нь хамгийн наад захын зөрчил энэхүү илэрсэн юм. Даргын захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрээр үйл ажиллагаа явуулж байгаа баар цэнгэний газрууд архитектурын согтруулах ундаа хэрэгжилж байгаа газруудыг шалгаж явж байгаамаа.
Тэгээд 12 цагаас хойш одоо 12 цагийн хүрсэн байна. 12 цагаас хойш архитектурын согтууруулах хунданы зүйл хэрэгжилж байгаа. Дээрээс нь үйл ажиллагааныхаа бичиг баримтыг шалгуулад тэр дунд 21 нас буюу түүнээс доош насны хүүхдүүд бас үйлчилж байгаа гэсэн ийм газар шалгалтуудаар явж байгаа. Болооч наадхаа одоо яасан гэж хэлж байгаа. Амар даварсан байгаа. Хий үзэх гээд хий үзэх. Тий ингэж хүний хөтлөөгөө хоолны дэж аваагүй байна. Тэгээд хоолны материал ерөөсөө алга байна. Тийм учраас одоо энэ хүсэл тохиох хуулийн дагуу одоо арга хэмжээ тооцогдсон гэдгийг олоо тэр. Ер нь анх удаага яг юу зүйл гарч байна? Ер нь энэ зөрчил бол давтан гарч байгаа. 8 сард бид нар бас шалгалт хийгээд бас албан шаардлагаар хугацаатай үүрэг өгөөд тэгээд бэлтгийг хангуулад бол яажсэн бас торгуулийн арга хэмжээ авагдчихсан. Тэгэл тодорхой хэмжээний хугацааны дараа бол дахиад нь зөрчил давтагдаад гарч ирж байна. Энэ газрын хувьд одоо яг өнөөдөр яг ямар арга хэмжээ авах юм бэ? Ер нь бол энэ байдал нэлээд удаан үргэлжилсэн тийм. Метрополис гэдэг энэ цэврийн газрыг бол тэр болгон бас хүн хаагаад байдаг юм шиг байна. Энэ дээр тэгэхээр өнөөдөр яг ямар арга хэмжээ авах? Өнгөрсөн удаа бид нар яг метрополис гэдэг энэ баарыг шалгасан. Тэгээд шалгаад бид нар ноцтой зөрчлүүд илрээд тэгээд бид нар арга хэмжээ аваад энэ үйл ажиллагааг зогсоогоод дээрээс нь худалдаалж байгаа архинуудыг хороож аваад тамхиных нь зөвшөөрөл авахгүй тамхиг нь хороож аваад үйл ажиллагааг албаас зогсоосон байхгүй. Тэгээд энэ удаас бид нар шалгалтаа дахиад ороод ирсэн. Тэгээд яг сая баарны хүмүүс нь тайлбар ихтэй 12 цагаас өмнө бид нар нөгөө хүмүүсээ одоо шахаж гаргаж байгаа. Гэхдээ яг энэ 12 цаг хүртэл бид нар бүжгэлж болно. Гол нь нөгөө нэг арх согтууруулах хунданы зүйл 12 цагаас хоошоо зарж болохгүй гэсэн тийм шаардлагатай хуулиндаа байдаг. Тэгэхээр сая энэ биелүүдийг харж байна л да. Тэгээд биелэнд нэр нь болохоор 12-оос хойш зарсан бол одоохондоо алгал шалгалтаар тэгээд ямар ч хэлсэн бидний бас үйл ажиллагаануудтай танилцсан. Шалгалтын явцад бас хуурамч бүтээгдэхүүн байх уу. Тэгээд яг эрхийнхэн гэрчилгээ нь бас зөрчилтэй өсөх юм бүх зүйлүүдийг одоо шалгаж байна. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар энэхүү найт клубаас одоо яг удирч та бүхний харсан шиг эдгээр зөрчлүүд анх удаага илэрж байгаа биш удаа дараа бас иймэрхүү зөрчлүүд илэрж байгаа юм. Тэгээд бас 4-өөс 5 цаг хүртэл ажилдаг ч гэсэн бас мэдээлэл бид нөхөнд байгаа. Үнийг ч гэсэн албаны хүмүүсийн шалгалтаар нотолж байсан. Тэгээд яг бид бүхний энэхүү нэвтрүүлгээрээ юу хэлхийг хүсэж байна гэхэд өнөөдөр манай Монгол улсын архитектурын согтуурхтай тэмцэх хууль ерөнхийдөө ямар төвшөнд үйлчилж байна. Тэгээд энэхүү хуулийг бас зөв зүйтэй биелүүлэхийн тулд албаны хүмүүс анхаарлаа хандуулах цаг босныг энэхүү найт клубаар үзэгч та бүхэнд бас жишээ болгон хүргэж байна. Ингээд нууц хоорны нэвтрүүлэг хүргэлж байна үзэгч. Ямар ч тач бид бүхний нэвтрүүлгээ цааш үргэлжлүүлэн явсаар шөнийн дэгдэг цаг болж арх согтууруулах хундаа худалдан борлуулахыг хоригдсан цаг хийдэн эхэлсэн боловч Монгол олж байвал согтуурхаж нэгэндээ аархаж сайрхсан залуус нэгнийгээ яахан тэдэнд хамаагүй. Хамгийн гол нь ашиг олжил байвал болдог шөнийн цэнгэний газрууд хууль зөрчин цаг хэтрүүлэн ажиллаж байхдаа таарсан юм. Энэхүү газар нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хорооллын нутагт байрлах UB13 нэртэй шөнийн цэнгэний газар байлаа. Дээрх үйлчилгээний газарт Монгол улсын хууль үйлчилдэггүй нь эндээс харагдаж байна. Харин үүнээс үүдэлтэй гинхэрэг гарах орчин нөхцөлийг бүрдүүлж байгааг цагдаагийн албан хаагчид хэлж байна. Одоо яг энэ UB13 гэдэг бас Баянзүрхийн нутаг дэвсгэр дээр байрлах энэ найт клуб бид бүхэн бас шалгалт хийлээ. Одоо бол яг ерөнхийдөө шөнийн 2 цаг болох гэж байна тийм. Тэгээд энэ газар маань бас тийм үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Тэгээд энэхүү үйлдэл нь бол бас энэхүү байгууллагын хувьд бол удаа дараа ингэж гарч байгаа үйлдэл гэдэг чинь энэ дээр бас та нэг байршил хэлэхгүй. Цагдаагийн албан хаагчдад ерөнхийдөө яг тэр архитектурын согтууруулах хуультайгаа нийцүүлээд 12 цагаас хойш тавих шаардлага тавьдаг боловч ингээд удаа дараа бас энэ үйл ажиллагаа явуулдаг. За UB13 баар нь бол одоо удаа дараа ингэж цаг руу ажиллаж цагдаагийн байгуулахаар арга хэмжээ авахулж байсан. Хэсгийн байцаагч нэрд мэдээлэл өгдөг, жижигүүрийн цагдаа, эргүүлийн цагдаа гэд бүгд яг 12 цагта хаалгадаг. Тэгээд 12 цагаас хойш нь бол дотроо хүмүүс оруулж гаднаасаа төгжчихэд албаа цагдаагийн албаа хаагчтай оруулахгүйгээр дотроо үйл ажиллагаа явуулж байдаг. Тэгээд энэ явдлыг бол цагдаагийн байгууллагаас хэд удаа таслан зогсоож илрүүлж одоо хуулийн дагуу арга хэмжээ авч одоо нийслэлийн захирагчийн албанд хүртэл тоотоор бичиг өгсөн. Үйл ажил тусгай зөвшөөрлийг зогсоох. Тэгэхээр энэ байгууллагууд нь байнга ерөөсөө өөр
өөр нэрээр ахаал тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа дахин явуулдаа. Одоо энэ явдлыг таслан зогсоож байгаа. Цагдаа багцтай. Гэмт хэрэг гарах. Энэ нь бол баарнаас гарсан хүмүүс одоо зодоон, танхаа, хулгай, дээрэм төрөл бүрийн гэмт хэргийг үйлдэхэд одоо энэ бол нөлөөлж байдаг. 12 цаг хэтэрсэн хугацаа хэтэрсэн тохиолдолд арх согтууруулахын зүйл зарж байгаа эдгээр газрууд дээр шалгалтаар явж байна. Өнөөдөр бид нар одоо яг одоо энэ UB 13 гэдэг 13 дугаар хороолт байрладаг диско баарнд орж ирсэн байгаа. За энэ баарны үйл ажиллагаа бол одоо цаг 1 цаг 30 минут болж байна. Тэгээд баарны үйл ажиллагаа хэвэн явагдаж байна. За энэ баарны бичиг баримт ямар нэгэн холбогдох бичиг баримтууд нь бүгд байхгүй гэсэн тийм мэдээлэл өгч энэ хариуцж байгаа нь. Яг хариуцж байгаа дарга нар нь өөрсдөө байхгүй гэсэн байхгүй байгаа юм байна л да. Тэгээд ямар ч ч лээс одоогийн байдлаар бидний эхний ээлжид авах бүх арх дарсыг бүгдийг хурааж аваад бүгдийг битүүмжлээд тэгээд бичиг баримтыг маргааш бүгднийг шалгуулад холбогдох арга хэмжээг намдаа ажилладаг. Ер нь яг одоо энэ цаг хэтрүүлээ ажилласан юм газруудад яг ямар арга хэмжээ авдаг? Одоо битүүмжлээд эдгээр арх дарсыг хураагаад авчлаа. Тэгээд тодорхой хэмжээнд торгоод өнгөрдөг юм үйл ажиллагааг шууд цацалтай хүмүүс хуулиндаа яг хуулиндаа үйл ажиллагааг шууд зогсоох эрх бол биднэрт байхгүй. Яг дүүргийн хэмжээнд байхгүй. Энийг бид нэр тодорхой хэмжээгээр бүх үйл юунуудын арх дарс одоо энэ холбогдох бүх юмнуудыг хурааж авч битүүмжлээд тэгээд улсын орлого олгоод дээрэс нь бид нэр бүх энэ зөрчилтэй байгаа газрууд холбогдох газрууд нийслэл рүү бид нэр албан бичиг гон зүрх төргийн засаг даргын гар үсгтэйгээр албан бичиг явуулах юм. Тэгжээж бид нэр цаашдаа шат дараалтайгаар арга хэмжээг авна. Тэгээд хэрвээ шаардлагатай бид нэр албан бичгүүд нэр үйл ажиллагааг зогсоох гэсэн юм арга хэмжээнүүдийг бас авна. Бид бүхнээ энэхүү нэвтрүүлгийг бэлтгэх болсон хамгийн гол шалтгаан бол нийслэл хотын маань нэгэн шинийн амьдрал хэрхэн өрнөдөг. Үүдэн шорын цагаар хүч өргөсөн залуус ямар ааш авир гаргаж байгаа. Дүншлэн архинаас болж хэн нэгнийхээ эрүүл мэнд цаашлаад амь насанд аюул занал хийж байдгийг өнөөгийн залуус тэр болгон мэддэггүй. Харин үнэтэй цагдаагийн байгууллага хэрхэн тэмцэж байгааг залуусын ёс суртахуун ухамсаар өнөөдөр ямар төвшөнд байна гэдгийг багш болов баримтжуулж камерын дуранд буулгаж нийт дараг дэрэгдтэй анхаарал сэрэмжтэй байхыг сануулах үүднээс юм. Энэ бүхний цаана ялангуяа үйл шорын цагаар гарч байгаа гэмт хэргийн чанартай үйлдэлүүд зам тээврийн осол зэргийн 50-60% согтуугаар үйлдэгдсэн байдагтай холбоотой. Үүнийг цагдаагийн байгууллагын албаны босод их сурвалжууд ч баталгаажуулсан байдаг. Ямар ч өнөөдөр хийсэн шалгалтаар зөрчил дутагдaltaй томоохон үйлчилгээний газруудад зохиох арга хэмжээ авч байгаа хэдий ч эдгээр газрууд нь хэдэн хоногийн эсвэл хэдэн сарын дараа үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг нь хамгийн харамсалтай. Ямар ч энэ мэдчлэн зөрчилтэй газрууд нийслэлд та бүхний дээр харсан нэр бүхий газруудаар зогсохгүй. Бид бүхэнд мэдэгдэж байгаа нь эдгээр газрууд болохоос биш үүний цаана мэдэгдэхгүй. Тэд орчим аж ахуй нэгж байгааг таашгүй юм аа. Нууц хоор нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр энэхүү нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ бид нийслэл хотынхаа бас нэгэн шөнийн амьдрал хэрхэн хөл хөдөлгөөнтэй өрнөдөг талаар бас сурвалжлагуудыг 3 дугаар цуврал боргон хүргэсэн. Тэгээд яг өнөөдрийн бидний энэхүү бэлтгэж хүргэсэн нэвтрүүлэг маань нийслэл хотын за тодорхойлбол Баянзүрх дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шөнийн цэнгэний газрууд зам цаг хэтрүүлэн ажиллаж байгаа хүнсний дэлгүүрүүд шөнийн тэг цагаас хойш буюу Монгол улсын архитектурын согтууруулалтаар тэмцэх хуульд заасан цаг хэтрүүлэн олон нийтэд бас энэ согтууруулах ундагаар үйлчилж байгаа. За үүнээс үүдэлтэйгээр гэмт хэрэг гарах бас нэгэн шалтгаан нөхцөл бүрдэж байгаа. За энэ бүхнийг бид бүхэн бас таслан зогсоож энэ бүхний төлөө бас багцаалаа өөрсөндөө хоолойгоо хүргэж тэмцэхийн төлөө энэхүү нэвтрүүлгээд хүргэж байсан. Бидний нэвтрүүлгийг үзээд бас холбогдох албаны эрхмүүд анхаарлаа хаандуулна гэдээ бид бүхэн итгэлтэй байна. Тэгээд эх 7 хоногийн энэ цаг мөчтөө нууц хаар нэвтрүүлгийн дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.